Сайн бацхан өрхөн мөндөд өншиг сонсогчдоо Монголын эмэгтэйчдийн холбооны Үр хангаан аймаг дахь салбар зөвлөлөөс та бүхэндээ зориулан хүргэж буй халуун бүлээн дээдлэхүй соёл түгээх хаяны ээжид подкастаа эхэлж байна. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Энэ дугаараар миний бие хүмүүнлэг үйлийг эрхэмлэхийн тухайд хүргэх болно. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил нь нийгмийн үнэт зүйл болох хүний мэс чанарыг хамгийн дээд зэгт нь хадгалж ирсэн хүмүүнлэг соёлт нийгмийг бүтээсэн байдаг. Тиймээс ч монголчууд бие биендээ сэтгэл зүрхний угаас туслалцаа үзүүлж, эргээд шан харамж нэгтггүй ард түмэн бөгөөд сайн санааны үзүүрт шар тус дэм дэмэндээ дээс эрчинтэй гэгчлэн хилцдэг нь нүүдэлчид амин хуваа хичээдэггүй тэд зөвхөн эрх чөлөөг эрхэмлсэн хүмүүс гэдгийг давхар нотолдог билээ. Бидний өвөг дээдс олон зууны түүхэнд бие биеэ дэмжин амьдарч ирсний баталгааг түүх шастраас уншиж болно. Монгол ахын дүүс гэж ярилцдагаараа бид бусад үндэстнүүдээс онцгойлон ялгагддаг. Монгол ахын дүүс харилцан дотомсож, өнчин ядуус, ядарсан хүмүүсээ асран тэтгэх, баяр цэнгэл уу гашуугаа хуваалцдаг олон сайхан хүмүүнлэг заншил эрт үеэс бий болж идэвхтэй хүртэл уламжлагдсан иржээ. Тиймээс ч нэрт Монгол судлаач Гүмилев нөхөртөө тусалсангүй гэж иргэнэн шийтгдэг хуультай улс Монголоос өөр газар байсангүй хэмээн тэмдэглэсэн байдаг. Сайн санааны ямар ч энгийн ажил хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн үнд суурь болдог. Өнөөдөр монголчууд хувь заяагаа өөрсдөө сонгох хэрэгтэй болж амьдралын түмэн янзын хэв маягийг сонгон өөрсдийгөө илэрхийлдэг болжээ. Энэ олон ирээ мэран амьдралын хэв маяг шуналд ачаад цадаж ханашгүй сэтгэл хүсэл мөрөөдөл дундаас хамгийн чухал зүйл нь сайн санаа, сайн үйлс байдаг гэдгийг мартах шахан болсон нь харамсалтай юм. Алдаж онсон нэгэндээ туслах нь эргэн бүргийн ёс зүйн үүрэг болсон улс оронд үндэсний эвнэгдэл итгэлцэл бэхжиж хүний төлөө хөгжил чиглэдэг. Хүн хүнийхээ төлөө зохилох сэтгэл зүрхнээс их орондоо сайн үйл бүтээх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, хүсэл тэмүүлэл эхэлдэг юмаа гэдгийг ойлгох цаг иржээ. Тун саяхан хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Үндслээс нь харахад залуучууд их дээд тусгай дунд сургууль төгсөж оюуны өндөр боловсрол эзэмшиж байгаа боловч зан харилцаа, мэс чанар, ёс чудаг, хүмүүжил, хүндлэл, төвчээр зэрэг хүний зан үйлийн сайн чанаруудыг эзэмшиж чиглэсэн сургалт, боловсрол, олгох үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас гэмт хэрэг зөрчилд холбогдох явдал их байна гэсэн дүгнэлт гарсан байна. Тийм ээ, энэ бол хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээхэд чөдөр түшээ болж буй гол зүйлийг олж харсан нийгмийн твшил юм. Тиймээс бид өнөөдөр нийгмээрээ сайн дурын ажилтан мэт хоёргүй сэтгэлээр хүмүүнлэг үйлийг сэтгэлээсээ хийж дадах хэрэгтэй бөгөөд энэ нь заавал том зүйл байх албагүй юм. Энгийн зүйл хамгийн аваа байдаг гэдэг шүү дээ. Ингэж гэмээн хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг зохицлооч чадах билээ.